За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Золоо шоуын ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээ өнөөдрийн зочин маань Гаруда Бразил жижитсугийн клубын 2 тамирчин, монголчин болон түвшин заяа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан наацгаасан уу? Сайхан баярлалаа та сайхан наацсан уу? Өөстө сайхан Улаанбаатар сайхан наадлаа. Хурдан мөр хараагүй ч юмчсан мөр харсан гэхгүй юу? За тэр ч яг уу за тойрын тухай ингээ мэдээллийг ингээд уншингууд хоёулаа цэнхэр бүстэй. Тэгээ манай монголчин бол Мойсийн сэтгэл судлалын ангид сурж байгаа. Харин түвшин заяа бол интерьер дизайнераар сурж байгаа. Бас спортын амжилтыг ярих юм бол манай монголчин бол Монголд 2018 онд 2020 онд алтан медаль хүртээд тэгэнгүүт нь бас Абу Дабигийн дэлхийн аварга 2018 онд хүрэл медаль хүртэж байсан. Мөн бас Бурадад Ноги одоо боёо його тэг кимоногоо жужитсу тэмцээн дээр бас одоо мөнгө медаль авч исэн. За тойр бас үзэгчтэй өөрийгөө ер нь бас танилцуулаад өгөөж ер нь тэг бас жужитсугаар хэдэн жил хичээлж байгаа. Яагаад жужитсугаар ер нь хичээлэхээр болсон бэ? За намайг монголчин гэдэг. За би Гаруда BJJ Академийн тамирчин, цэнхэр бүстэй. За тэгэхээр би өөрөө Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын боловсрол сэтгэл судлалын тэнхимийн одоо энэ жил 4-р курст орно. За тэгээд жижигцүгийн спортоор хичээллээд 2 жил болж байна. 2 жил яг гарч байгаа юм байна. Тэгээд яагаад хичээлэх болсон бэ гэдэг. Би өөрөө бас жил гарсан жудогийн спортоор хичээлсэн байхгүй юу? Тэгээд жудогийн спортоор хичээлж агаад жижигцүгийн тэмцээнд санамсаргүй яваад орсон 2018 онд. Тэгээд тэр үед юу ч мэдэхгүй. Гэтэ нөгөө жудогийн мэдлэгээрээ барьцаар агаал төрүүлж байгаа байхгүй юу? Тэгээд үргэлжлээд Азийн аварга болсон. Тэрэнд нь бас төрүүлээд тэгэл одоо улсын аврагт төрүүлсэн, Азийн аврагт төрүүлсэн. Тэгэхээр дэлхийн аврагт явах ёстой гэсэн нэг тийм систем байгаа л гэж бодоод тэгээд дэлхийн аврагт явах бэлтгэл хийя гэж бол Эрдэнэ багштай холбогдчихсэн. Манай ярьж өгөөд тэгэл анх Гаруудад орж бэлтгэл хийгээд эхэлсэндээ эхнээсээ бол нэг тэмцээний зорилготой эхэлсэн гэх юм уу? Зүг. Түвшин заяагийн хувьд? За сайн байцгаана уу? Намайг Түвшин заяа гэдэг. Үндэсний их сургуулийн интерьер дизайнерын одоо 4-р курст орно. Тэгээд анх яагаад жижигцүүгээр хичээсэн бэ гэхээр анх Гаруда клуб кикбоксинг ангид нь явдаг байсан. Анх одоо турхаар явж исэн. За. Тэгээ кикбоксing нэг хичээл дээр нь л газар нэг юм л хийгээд байна хүмүүс. Тэгээ өөх та нар юу хийгээд байгаа юм гэсэн чи харин жижигцүү байсан. Тэгээд яг маргаашнаас нь би жижигцүү ингээл орсон. Зүг. Одоо жишээ нь охид бүсгүүчүүд ер нь жужитсуугаар хичээллэх одоо ер нь давуу тал нь яг юу юм бэ? Яагаад хичээллэх ёстой ер нь та хоёрын хувьд бол? Мэдээж эрүүл байна. Би эрүүл чирэг хүчтэй байна. Бас өөрийгөө хамгаалж сурна. Мэдээж хизээ нэг өдөр тэгэл хохирогч болчихгүй бол. Миний хувьд нөө жижигцүү эмэгтэй хүнд одоо хамгийн тохиромжтой спорт гэдэг дээр амар хэцүү ихтэй яваад идэг. Нөө гол нэг уян хатан чанарын чи уян хатан зөөлөн софт скил учраас энэ болохоор эмэгтэй хүнд мэдээж хамгийн чухал зүйл. За түүнээс гадна нөө биеийнхаа бүх эсийг бүх хэсгийг ажилуулж тэгэхээр нэг өөрийнхөө биеийн хүчийг мэднэ гэх юм уу ямар нэг зэвсэггүйгээр би өөрийнхөө биеийн хэсгүүдээр өөрийгөө хамгаалж чаднаа гэдгээ мэднэ. За бас гоё нь биеийн галбар алдагдахгүй гэж боддог. Тэгээд мэдээж хөлрөх, хөлс гарах, хөдөлгөөн гэдэг нэг хамгийн чухал нь болохоор тэрүүгээрээ бол шилтгэл гэж би боддог. Тэгээд би найзуудаа дандаа хэлдэг. Та нар хизээ нэг өдөр жижигцүүгээр хичээлнэ, реклам шаардлагагүй хэлдэг байхгүй юу? За тэгэхээр жужитсүүгээр юу хичээлчих юм бол биеийн одоо галбираа алдахгүй бас уян хатан болно, сунгал цаатай болно, өөрийгөө хамгаалах боломжтой болно. Тэгэхээр бас ер нь олон давуу талтай байх юм байна.
Тэгэхээр ялангуяа одоо үеийн одоо хүүхдүүд дийлэнх чөлөөт цагаа ер нь компьютерийн ард юм эсвэл гар утсын ард цагаа өнгөрөөдөг. Тойрын хувьд яг ингээ хичээлтэйгээ жүжигцүг одоо яг тамирчин хувьд ингээ хослуулахад ер нь ямар хөө байдаг вэ? Мэргэжилтэйг ослуулна гэсэн үг. Тэ яг хичээл бэлтгэлийн цагаа яаж одоо зохицуулж байнаас энэ цагийн бас менежмент шаардж байгаа л гэж бодож байна. Гэтэ оюутнууд ер нь дэжгүй цаг боломж амар их байд юм шүү. Энэ нэг жинхэнэ өөрийгөө хөгжүүлэх ёстой л яг цаг хугацаа юм байна. Тэгээд мэдээж хичээлээ сонгоо тэгээд үлдсэн хичнээн олон цаг байгаа шүү дээ. Бэлтгэл бол өдөрт өсрөөл 2-3 цагийг зарцуулж байна. Тэгэхээр яг нэг тамирчны журмаар бол өглөөний бэлтгэл, оройны бэлтгэл гээ яг арай 2 дахин илүү их цаг авч байна. Гэтэ бэлтгэл хийгээд хичээлдээ яваад дахиад давхар өөрийгөө хөгжүүлэх боломж гарахаар цаг байгаа юм шиг санагдтыг. Тэгэхээр тэмнүүд би 10 жилдээ бие мотоо хөхтэйсэн байхгүй. Тэгээд жижигцөө хийж эхлээд оюутан болохдоо жижигцөө хийж эхэлсэн. Тэгээд би хаяад айгуу дэжгүй болоод тахаа энэ ер нь миний одоо амьдралын хэм маяг байх хэрэгтэй юм байна гэж үзээ. Тэгээд жижигцөө цагийн урт энэ бол заавал байх хэрэгтэй зүйл гэдэг. Ер нь цаг байвал ер нь. Тэгээд жүжигчсэн спортчин одоо хоёр хугадаад байгаа те яг нэг нь кимонотой болон ги кимоногу ноуги тэгээ бас одоо тэгээ улам сайжрах тусам одоо багш нар одоо мэдээ зэрэг нэмдэг цагаан бүсээс эхлээд цэнхэр бүс хөх бүс тэгэнгүүт нь одоо тэгээ бор бүс бор гэж нэрлэдэг л үү бор тэгээд хамгийн төгсгөлд нь хар бүс байгаа. Тэгээд анх эхлээд тэгээ манай монголчин бол жудо сууртай. Тэгээд цагаанаас цэнхэр бүс хүртэл ер нь хэрэг хугацаа шаардагдсан бэ. Тэгээд цагаан бүсний одоо чадвар хизэнээс ямар одоо тий чадвартай байж ямар тэр шаардлагыг хангаж иж цэнхэр бүстэй болдгийг. Яг миний үед би ингэж тэмцээнээр эхэлсэн шүү дээ. Тэнгүүтлээ тэгээд би жижигцүүд шууд орлон л да мэдээж хэрэг. Цагаан бүсэндээ яг би яг 1 жил 2 сар ч байна уу зарцуулагдсан. Ер нь бол доор аяж 1-2 жил бол 1 жил гэдэг бол ер нь бол бага хугацаа л да. Багш ч гэсэн өгтөө. Багш төгсөн шүү гэдэг хариуцлагын маань илүү өрт мэдрүүлсэн л дээ. Тэгээд цагаан бүс гэдэг чинь өөрөө яг л үндсэн үе шат штэ. Тэгэхээр цагаан бүсэн дээрээ бүх ингээд үндсэн техникүүдээ мэднэ тий. За тэгээд тэрнээс гадна цэнхэр бүс болохоор өөрөө яг тамирчин байх. За би жижиг гэдэг нэр хүндийг авч явах тэр нэг чухал үйл байгаа юм л да. Тэнд яг орж чадах уугүй юу гэдэг нэг тийм өөрөө өөртөө л байх үе гэх юм уу? Би өөрөө дээшээ гарах уугүй юу гэдэгтэйгээ одоо тэр шалгуураа өөртөө тавьж байгаа үе гэж би бодчихсон. Зөв. Түвшин заяа юу гэж бодож байна? За би баг 2 жил болж байгаа хичээлж цэнхэр бүсээ авсан баха. Тэгээд цагаан бүсэндээ байхдаа ер нь бүх юм нээлттэй. Тэгэл миний дээр зогсдог надаас илүү хичээсэн хүмүүс бүгдээрээ надад юм зааж өгөх тийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээд ер нь яг ингээд ер нь ингээд бас нэг төгсгөл хүлээгээд бидэг. Гэтэ юу штэ. Цагаан бүс гэхдээ нэг хамгийн аз жаргалтай үе гэх юм уу те? Тий. Бүх зүйл нээлттэй. Би алдсан, жонсон ч ерөөсөө хийж хамаагүй. Тэгээд бас сайн байх юм бол тэр хэрэг ингээ хүмүүсийн магтаал амар бөмбөттэйдэг. Тэгэл тэрэнд нь хөөрөөл ингээл бас нэг талаараа амар гоё. Тэгэл бас цэнхэр бүстэй хүнээ ялчул те. Би нэрээ гэлж. Тэр хамгийн гоё үе тэгээд хамгийн эрхэлдэг үе ах эгчнэр бүгдээрээ л цагаан гэсэндээ жүш тэгэл те. Бас бүгдээрээ цагаан бүсэнд байгаа хүмүүс чинь дээшээгээ явах хүмүүс учраас цагаан бүсэнд байгаа хүмүүс хамгийн чухал байхгүй юу?
Тийм болохоор энэ яг үед нь бас ах эгчнэрийн тусламж дэмжлэг тий клубын уур амьсгал амар чухал гэдэм байлээ. Хамгийн гоё нөгөө BJJ ер нь нэг юм ерхий уур амьсгал байгаа байхгүй юу? Ийм гэр бүлсэг, найрсаг. Энэ уур амьсгал ер нь аль спортоос магадгүй арай илүү давуу талтай. Тэгээд бас энэ тийм ч олон цагаан бүстнүүдийг тий гаргахад хүргээгүй шалтгаанч байд гэж бодож байна. Тий. BJJ татагдсан одоо чухал зүйл нь тэр ихгүй юу? Би ихний бэлтгэл дээр ирээд вау ямар гоё уур амьсгал вэ гэд тий. Ямар ч том бүстэй гэж надад тий томролгүйгээр надаас ингэж харцаа дээш нь тавилгүйгээр бүгд зааж өгч байсан. Тэгээд амар гоё санагдчихсэн. Дөнгөж ирсэн шинэ хөвгттэй бүгд халуун дотн харьцсан болохоор тэр бол ерөхий BJJ дэлхийд даяараа ер нь тийм найрсаг уур амьсгалтай нэг юм гэр бүлсэг орчин байдаг. Тий би тэрэн дээр бол санал нийлж байгаа. Би өөрөө Шанхайд амьдарч байхдаа яг BJJ-ээр эхэлсэн, 1 жил хичээлсэн. Тэгээ бас тэр уур амьсгал амар гоё. Ягаад гэвэл тэгээ манай багш нар болон хамт суралцж байгаа залуучууд бол маш тийм эерэг нээлттэй юм зааж өгдөг. Ер нь гоё хүмүүс байдаг л да. Тэгээ тус бивэндээ тусалж дэмждэг тийм гой хүрэл дасгаж ижсэн болохоор маш их таалагддаг. Ялангуяа манай Гарудагийнхэнтэй би бас нэлээд сайн найзууд одоо тий бэлгээ наран гэрэл нараах чинь манай хамаатаа өөрчин хаскач бас миний угаал нараахын хөхт юм ч одоо бид чамаатан байж таараа өөрчин дөлөөтэй Шанхайд танилцсан шүү дээ. Дөлөө. MMA ярдад тулж байгаа тий. Түлхүүр. За. Тэгээ шүмк ах боя мөнхөө эднэр Шанхайд ирж байхад бас Шанхайд манай клуб дээр хамт бид нар дасгал хийгээд тэмцээнд оролцож байсан чинь алтан медаль авч ирсэн чинь манайд. Харин яг тэнийг түлхүүрхтэй хамт бэлтгэл хийжсэн гэж сонсч байсан юм байна. За тэгэж хэлж болно л доо нэг бэлтгэл хийгээгүй л дээ. Тэг бэлтгэл хийсэн гэж хэлээ. За тэгээд Монголд ер нь эмэгтэйчүүд жишээлбэл 10 хүн жүжигцээр бэлтгэл хийж байгаа юм бол тэрний эмэгтэйчүүдийн харьцаа нь ярэ. Цөөхөн. Яг нь сүүлийн үед амар өссөн байгаа. Ер нь бол одоо цагаан бүснүүд бараг 40% нэмэгтэй хөгжүүд баг тий. 40%. Тэрнээс үл дээшээ том бүснүүдэд бол нэмэгтэйчүүд цөөхөн штэ. Том бүсэнд ер нь цөөхөн нэмэгтэй байдаг. Одоо бор бүстэй 2 хүн лагахтай буяа тэгэнгүүт нь бат цэцэг тийм ээ? Сугарагч маань 3 хүн байгаа. Вау. Хант. Тэгээ ягаан бүсэнд хулын ихч байдаг. Өөрчтэй. Баярмагч. Тийм. Амар цөөхөн байдаг байхгүй. За тэгээ цэнхэр бүсэнд одоо бит хоёр рүүтэй цөөхөө идэв хүмүүс байгаа. Одоо энэ Монголын одоо жижигцгийн холбоо гэж байгаа. Тэгэхээр тэр жижигцгийн холбооны дараа Монголын жижигцгийн эмэгтэйчүүдийн холбоо гэж бас нэг тий доор нэг юм холбоо байгаа юм. Эсвэл одоо групп ч юм уу? Яг одоохондоо бол байхгүй л тий. Тэгээ ер нь яванда тийм зүйл байгуулагдах тийм юу бол байгаа. Төлөвлөгөө байгаа. Тий. Яг одоо бол тэмдэгцээ байна. Яс жижигцгийн яг онцлог нь юу вэ гэвэл яг хэдүүлээ яг анх ярьж байгаад хэлжсэндээ өөрийгөө хамгаалах чадварыг тийм болохоор ер нь бол эмэгтэйчүүд эсвэл өсвөр насны охтуудад ингээд заагаад өгөх юм бол бас нэг амьдралд нь хэрэгтэй чадвар болно. Одоо жижигцгийн нэг онцлог нь юу вэ гэвэл одоо биеийн хэмжээнээс илүү яг тийм чадвар техник маш их нөлөөлт зөндөө олон жишээл Марсело Гарсиа гэдэг алдартай Бразил жижигсэн мөртлөө жижигхэн биетэй мөртлөө яг өөрөөсөө илүү хүнд жинтэй хүмүүсийг одоо барилдаад дийлэх чадвартай. Тэр талаар та хоёр ер нь юу гэж боддог вэ? Тэр ер нь бол угаасаа жижигцүүгээ одоо гол философи тэр штэ тий. Хамгийн бага хүчин чармаалтаар хамгийн их ялтыг авчрах тий. Тэр эн чинь нөгөө нэг угаасаа Holy Gracie би мотай хүн байсан учраас одоо тэр жудогийн шидэлтэй техникүүдийг хасаж одоогийн жижигцүүгийн энэ стил оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар ч суулт орой биеийн бэлдэр хөгжил муу байх хамаагүй арга ухаан техникээр хүн хичнээн хүчтэй барьтай хүнийг ялж дийлж болно гэсэн юм
хамгийн чухал юм философи явж идэг. Тэгээд энэ болохоор нэг хамгийн хайрлан зүйл гэх юм уу? Тэгэхээр жижигцүүгийн окей. Одоо та ямар утгаар зүйлаа? Одоо би үжилж хэлсэн бэ гэвэл одоо биеийн тэ бялдар хүч өндрөөс шалтгааллахгүйгээр арга бэлгээр одоо өрсөлдөгчөө дийлж болно. Бас өөрийгөө хамгаалах тийм ухаан урлаг гэж хэлж болно. Тий. Уусаа жижигцүү гэдэг үг чинь уяатны урлаг гэсэн. Тэгэхээр нэрнээсээ л спортын мөн чанартай гэж. Тэгээ Япон нэр томьёонууд ер нь бол тийм философик мөртлөө тийм уян хатан ч юм уу тийм агуу гүнзгий ухааныг агуулгадаад байдаг юм. Тийм билээ. За хоёр тэгээ 7 хоногт ер нь хэдэн хоног бэлтгэл хийдэг? За 7 хоногийн 6 өдөр нь бэлтгэл хийдэг. Тэгээд зарим өдрүүд нь өдрийн 2 бэлтгэлтэй. Тэгээд зарим өдөр нь өдөртөө 1 байдаг. Тийм. Би бас юу гэж анзаарсан бэ гэвэл одоо бэлтгэлийг 2 ангилж болно. Нэг нь бол тэгээ зүгээр энгийн одоо форм алдахгүй их бэлтгэл. Олон улсын тэмцээний бэлтгэл энгийн бэлтгэлээс юугээрээ ялгаатай юм бэ? Юу н тэмцээнд яаж бэлддэг? Тэмцээний бэлтгэл болоод ирэхээр тэр чинь бүр тийм одоо нэг тамирчны сэтгэл зүгээс эхлээд те гоё болчдөг аахгүй юу? Одоо нэг наадамдаа бэлж байгаа мөр шиг л уяасаа илгуудаа тий. Тэгэхээр илүү их өөрийгөө дайчлах нь их. За тэгээд тийм өдөр болгон өөртөө за би өнөөдөр энийг хийсэн асар том нэг зорилгод тэмцээн хүртэлх зорилгоо ингээ өдөр өдөртөө хуваацсан байгаа штэ. За тэгээд тэрүүгээрээ тэмцээнд бэлдэнэ гэдэг чинь амар гоё ихгүй юу. Сүүлийн үед энэ коронавигоос болоод бид ийм тэмцээний бэлтгэл хийгээг удсан байна л да. Тэгээд илүү бэлтгэл чангарна. Тэгээд багшийн шаардлага ч гэсэн өсдөг болохоор тий нэг тамирчин хүнд ер нь форм ингээд шаардлага нэмэгдэх тусам за тэгээд илүү чадахгүй руугаа явах тусам одоо дотроос илүү хүч гарч идэг. Тэгэхээр өөрийгөө хамгийн дайчилж байгаа тэр цаг үе хамгийн амттай үе байдаг. Би тэмцээнд бэлтэж байгаа бэлтгэлийн цаг хугацаанд амар хайртай. Тий. Тэмдэг. Би тэр энэ хайртайд чинь би хайртай байна. Тэгээ манай монголчин сэтгэл судлалаар сурдаг. Ягаад сэтгэл судлалаар сурахаар шийдсэн. Тэгээ сэтгэл судлал гэдэг мэдлэгийг одоо спортод ч юм уу эсвэл одоо хөрөнгийн бирждээр арилжаа идэх хүмүүс яг юу ирдэг вэ? Хамгийн тэгээ бүр техник арга билгийг нь бол сурах бол амархан. Гэхдээ хамгийн хүнд зүйл нь юу гэвэл яг одоо сэтгэл зүйн хатуужил сэтгэл зүйн бэлтгэлтэй тийм байх. Энэ талаар юу гэж боддог вэ? Сэтгэл судлалыг юу н спортод яаж ашиглаж болох вэ? За энэ чинь тэгэл дэвжэн дээр гарч байгаа тамирчны 50% шүү дээ тийм. Сэтгэл зүй сайтай тамирчин бэлтгэлгүй байсан ч гэсэн тийм. Бэлтгэл сайтай сэтгэл зүй муутай тамирчинтай тэнцэж байгаа гэсэн үг байхгүй юу баг л. Тэгэхээр сэтгэл зүйг бол анх сонгоход сэтгэл судлалыг анх сонгоход би яг сургуулаа төгсөөд шалгалтаа өгчөөд сэтгэл судлал руу мөсийн сэтгэл судлал руу орох гэж одоо сонгосон гэх юм уу. Тэгээд яг тухайн үедээ бол яг тийм мэдлэггүй байгаа шүү дээ. Зүгээр л сэтгэл судлал гэдэг нь одоо миний яг хувь үнтэй жоохон ойр мэдрэмж төрөөд тэгээд сонгож ирсэн яг тухайд. За тэгээ яг сэтгэл судлал руу ороод хичээлээ үзсэн чинь бүх зүйл шал өөр байсан төсөөснөөс. Үнэхээр гайхамшигтай шинжлэх ухаан байсан. Тэгээ тэнд бас би ямар байд, би өөрөө хэн бэ гэдгийг мэдэх нь хамгийн чухал гэдэг юм байлээ. Одоо ч гэсэн ингээд өөртөө л судалгаа хийсээр яваа байхгүй юу. Тэгээд нийгэмд амьдарч байгаа хүмүүс нь бүхэл харилцаа хүмүүстээр тогтсож байгаа учраас тэгэхээр хүмүүсийг хамгийн чухал зүйл нь л тэр байдгийм байлээ. Би бүр ингэж гайхсан байхгүй юу. Энэ өөр мэрэгчлээ сурж байгаа хүмүүстэй техник, технологи эсвэл ямар нэг бичиг баримттай холбоотой сурж иж хаана нүрдэг амт байд юм болоо тий. Яаж өөрийгөө олж мэддэм болоо. Амралтын өдрөөр. Би бүр гайхсан. Зүгээр л хамгийн чухал зүйл нь хүн өөрөө байгаа байхгүй юу. Тэгээд амьдралын нэг те хамгийн чухал зүйлүүдэд орхиод өөр юмны араас яваад байгаа юм гэж би бүр гайхчихсан. Яг нэг дуртай зүйлтэйгээ
зүйлийнхаа төлөө байна гэдэг чинь бас өөртөөгөө хамт байгаа нэг хэлбэр юм шиг байна гэж бас сүлд бодож байгаа. Тэгэхээр юу яаж байгаа? Спортын сэтгэл судлалыг ер нь цаашдаа чиглэлээ болгоно гэж бодож байгаа. Монголд яг хуу спортын сэтгэл судлалт дэлгүү хөгжөөгөө байгаа. Тийм болохоор энэ тал дээр нэг тийм хувийн хөрөөсөө хөрөнгө оруулалт хийж ажил болгох тийм хүсэлтэй байгаа. Манай төвшин заяа бол интерьер дизайнаар сурж байгаа. Энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ? Тэгээ энэ мэргэжлээр ер нь ажиллах уу? За би зурх дуртай хөхтэйсэн. Тэгээ ер нь багада гадаа тоглож байгаа. Ер нь баг надад зурсан илүү гоё санагдав. Тэгээд би нэг тийм яриагаар одоо өөрийгөө илэрхийлэхдээ жоох юм уу? Тэгээд дотор байгаа ертөнц одоо дотор юу болж байгаа цаасан дээр буулгах нь одоо илүү амар. Одоо илүү гоё нэг тийм урлаг тал руугаа гоё сайхнаар гаргадаг байсан болохоор. За тэгвэл эндээ сайхан өөрийгөө илэрхийлчих юм аа. Үгүй юу? Тэг мэдээж цаашдаа мэргэжлэрээ ажиллана. Бас хажуугаар нь спортоор хичээлээд. Тэр яг Instagram дээр өөрийгөө тэ art lover тэ юунд урлагт хайртай. Ямар яг өөрөө чинь яг ер нь сонирхдаг зураг зурхтаа ер нь ямар зураг ер нь зурдгээ. Тэгэл одоо баг бүх төрлийг нь л судалж. Бүх төрлийг юу. Тэгээ одоо яг нэг тийм гоё туртай яг энэ гэсэн юм бол байна. Би бол яг зургийн дугууланд яваад нэг 2-7 хоног болж байгаа. Тэгээд эхлээд одоо яг хүний одоо нэг юу гэж хэлдэг вэ? Хүний одоо нүрийг ингээд зурах. Тэгэнгүүт нь бас одоо нөгөө юу ингээд яадаг штэ. Хуваарлт идэг штэ. Хуваарлт игээл нүрийг одоо хамраас нь шиг ингээд яадаг. Тэрийг сурж байгаа. Тэгэнгүүт нь хамгийн сүүлд одоо амьгүй бийт гэдэг үлээ. Тий. Натурмор. Тийм. Натурмор мотормор. Натурмор тий. Франц хэлээс гаралтай натурморт окей. За. Зурж дараа нь тэгэнгүүт нь усан будгаар будангуудаа дараа нь яг акрилаар илүү тийм тодтогч зурсан. Бас л надад гоё санагдаж байгаа. Ялангуяа ингээд зураг зурангууд хүн чинь маш их ингээд тайвширж байгаа нэг юм бясалгалж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. Тэгээ ер нь зураг зурхаар ойр орчноосоо ингээд тасарчдаг. Тэгээ цагийн баримжаа бүр алтагдаад одоо нэг цаг л болж байгаа бах төө гэхээр 4-5 цаг өнгөрцөн. Тэгээ энэ нь яг тийм нэг урлаг нь одоо жижигцүүтэй аягүй холбогдож байгаа. Жижигцүү гэхээр бас цагийн баримжаа барилдааны цагийн баримжаа байгаа л та. Гэхдээ тийм юу гэмтэй. Салхалгүй үргэлжлээд. Тий. Тэгээд нэг жижигцүү зураг ингээ хоёрыг ингээд хослуулах юм бол ингээд зураг зурхтаа би яадаг вэ гэвэл яг дугуулн дээр чингуудаа уцаа ингээд цаана ингээд тавьчихдаг. Одоо тэгээ бүрэн анхаарлаа бүрэн төвлөрүүлэх гэж бас жижигцүүгээр яг ялангуяа одоо тэгээ rolling барилдах үед чинь тэгэл за багш нар за 3 минут явлаа шүү ингэнгүүт нь тэгэл яг цаг хугацааны баримжаагаа шууд ингээ алдчихдаг. Ягаад гэвэл тэр үед чинь тэмцэл тэн яаж одоо өрсөлдөгч дийлэх үү гэсэн мэдрэмж байгаа. Тэгээ юу нөгөө өдрийн стресс хамаг ухаансаа ингээл барилдаан руу орвол. Тэгээ шууд барилдаанд дуусаад гоёлдог. Тэгээ жишээлбэл заримдаа ингээл аль дээр ингээ сууж байхдаа ингээл байнгата хаяа нэг утас муцаа ингээ мэрс ингээ шалгаал жижигцүү тийм ямар ч боломж байхгүй шүү дээ. Эмтэй барилж байгаа үедээ та яаж стори гэдэг. Тэмээ стори гэдэг л дээ. Ингэж тойр ер нь ингээд одоо барилдааны ингээд процессыг би саяхан Joe Rogan гэдэг подкастн дээр John Danaher гэдэг бас нэг алтлахын одоо баг хамгийн шилдэг жүжигцүүгийн багш гэж ярьж байгаа хүний подкастыг бас тойрын подкастыг бэлтгэх гэж. Ер нь тойр одоо жишээлбэл жүжигцүүгийн энэ одоо яг ингээд барилдаан гэж хэлдэг. Барилдаан гэж нэрлэдэг. Барилдаан. Яг ингээд тэмцээний ингээд барилдаан байна шүү дээ. Барилдааны яг одоо үйл явцыг яг юу гэж яг одоо жишээл шатар тоглох чинь шатар нөхч янз бүрийн олон ингээд үйлдэл байдаг шүү дээ. Та хоёрын тэрийг юу гэж тодорхойлох вэ?
яа ер нь шатар тоглох гэдэг чинь жижигцээтэй их ойрхон байхгүй юу? Шатар тоглохоор зүрлж болж байна. Тэр нь шатар тоглох. Тэгээд биеийн булчингаас илүү тарих хамгийн их ажилтдаг. Бас нэг тийм тарих ажиллах тийм амар шаардлагатай байхгүй юу? Тэгтээ бас нэг л бодохоор тарих хоосон байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Би дадлаараа ажиллах хэвээр тарих хоосорч тэнд тийм амар амгалан орчин байх хэвээр нэг юм хоёр. Гэтэ яг үндэ бид нэг яхтай амар их тарих ажилдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бас нэг юмсэн нөө хоёр талтай одоохон товчрын олоог байгаа ч юм уу те. Нэм л та. Нилийн төвлөрөл хэрэгтэй. Аха. Төвлөрөх. Тийм. Манай зарим үзэгч нар бас одоо жужитсуг мэдгүй байж магадгүй. Гэхдээ жужитсууд яг хөвтэй байралтаа. Тэгээд яг ингээд барилдааны үед ер нь яг эцсийн зорилго нь юу гэвэл өөрийнхөө өрсөлдөгчөө дийлэхийн тулд одоо боож янз бүрийн одоо гар ачаа гэж нэрлэдэг л нэг чинь. Үчилт хийж тэгэнгүүт нь яг ингээд хоолоогоо боолгуулж явахдаа яг ингээд бууж өгье гэж ийм дохио өгдөг. Тойрын ер нь яг хамгийн дуртай ер нь хэрэглэлт дуртай мөхөд их юу вэ? Ер нь чок боож дуусах дуртай. Тэ нэг эцсийн зорилго нь нэг одоо тэ бүх барилдааны явцад нэг л зорилго байгаа шүү дээ. Мэдээ сабмишн дээр очивол гоё ихгүй юу? Миний хувьд чок их дуртай, оролцож байгаа. Тэ. Би гурвалжин болт их дуртай. Гурвалжин болт. Төвшинзээгийн гурвалжин болтонд орсон бол тэгэл ер нь дуусаа да. Заадаг. Надад нэг амар нэг бахархалтай өмчд байдаг юм аа. Ингээд жижигцээр хичээлж байхдаа цэнхэр бүстэй өрсөлдөгч нар гадаа боох ч юм уу. Эсвэл яг гэл гоё л доо. Миний хувьд бол бахархал харин цэнхэр бүстэй нь бол тэгэл. Яг мэдээж том бүстэй хүмүүс бид нарт юм маань хийлэх гээд л нэг тийм гоё боломж өгж байгаа хэл да. Тэгчнээ тэрийг нь мэдж байгаа ч гэсэн бас гоё байдаг байхгүй юу? Яа. Нэг дахиад цаашаа явах юмар өсөл ирмэлцлийг маань өдөөж өгдөг болохоор бас томснуудаа баярлдаг. Заримдаа бид нарт хожигдож албаар бичсэн юм хийх боломжийг маань олгож идэг. Ер нь бол яг ийм байх хэрэгтэй байхгүй юу? Бэлтгэл гэдэг яг тийм байдаг. Өгөө аваа. Аха. Угаасаа stand up comedy ч гэсэн бид нар хичнээн бие биентэй хайртай нэг гэр бүл мөртлөө дээл байнга бие биендээ ингээ өрсөлддөг штэ. За тэгэнгүүт тэр өрсөлдөөний дунд явн чангардаг. Өнөөдөр чи гоё жок хэлээ маргааш би ингээл ээлжлээл тэгэл би минийга дээр ингээл тоогондоо хоорондоо ингээл үзэлтэл тэгэл сайжрд ялангуяа жүжигс бас адилхан юм штэ. Яг бол нөгөө бэлтгэл болгонд тэг би миний сая юм суралцаад өнөөдөр би ингээ боолгуулсан бол дараа нь яаж энэс хамгаалах уу энийг яах вэ энэний суултал гэж ер нь бол өөрийгөө танин мэдэх юм явагдаж байгаа. Тэгээ би ямар үед одоо тэгээ сул хожигдож байна ямар юун дээр суултлуудаа хүн мэдэх боломжтой гэж би бодож байна. Тэгээд олон улсын тэмцээнд оролцох ер нь мэдрэмж ер нь ямар хөө байдаг вэ? Мэдээж хэрэг гайхалтай шүү дээ. Тэгээд нэг тийм эхэндээ бол ингэдэг байсан л да. Хамаг толгой хоосроо тий бараг бие мэдрэхээ байлдаг байсан байхгүй юу? Тэгээ тэр үед хамгийн чухал нь бие мэдрэх хэрэгтэй байл. Бие мэдрэхгүй амар айдсан дондаа ингээ автцсан байдаг байсан. Одоо бие мэдрэхгүй гэхээр юу гэж ойлгох вэ? Мэдгүй гар хөл хааны яваад байгаагаа мэдрэхгүй. Тий анх тэмцээнд орж байхдаа яг тийм байсан. Тэгээд ямар сайн да. Яг нэг хажуу талаас багш хараад юм хилээд байгаа болгож багшийг хилж байгаа үг ингээ бүр ингээ өнгөрөөд идэг. Тийм тэр нэг цагаан бүсэндээ тохиолддог байсан л зөөлөд л дээ. Тэгээд одоо бодохны одоо ч гэсэн ер нь тэмцээнүүд дээр төдийлөнтэй докторж байгуулаа угаасаа нэг олон тэмцээн үзээг байгаа юм бай. Тэгээд жилийн өмнө тэмцээнд орж байхад амар тэгээд тэр үедээ л ингээл болцсон юм шиг яг бэлтгэл хандсан ингээл гоё байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Одоо тэр үе бодоход би тэр үед бас юу ч хийж чаддгүй байсан байгаа байхгүй юу. Ингээд тэр үеийн мэдрэмжил гэтээ яг тухайн үеийн тэмцээн дээр байдаг мэдрэмж нь ямар ч гэсэн алаад өгөөл гэж боддог те. Ямар ч гэсэн өнөөдрийг хийсэн бэлтгэл маань
юу байна гэдгийг харах тийм бас амар ингээ өөрийгөө сорих амар хүсэлтэй. Тэмцээн дээр гарахаар бэлтгэлийн барилдаа шал өөр болчдөг байхгүй юу? Нэг тийм тэр чинь л яг нэг дадал зуршлан л хаана юу байсан бэ гэдгийг харах байхгүй юу? Тарих ажиллахгүйгээр зөвхөн дадал зуршлаараа би мэдэрж байгаа учраас тэр яг тэмцээний үеийн одоо байдал юм уу? Түшин заяа гэвэл. За би хамгийн анхны тэмцээн дээр одоо ингээд тамирчдын нэрс ингээ гардаг байхгүй. Тэр дивжин дээр тэр хоёр үзнэ гэд. Миний нэр баг 2 цагийн дараа хахад би анхны тэмцээн дээр ингээ салгалаад. Бүр тайван сууж чадахгүй ингээ хоёр тийшээ явдаг байсан. Тэгээ одоо сүүл за гайвал бас тэгээд ер нь дивжин дээр гарахад тэгэл тарих осорчдөг. Юу ч бодогдохгүй. Тэгээ хажууд мэдээж багш байгаа, багш юм хэлж байгаа. Гэхдээ ингээд жих ингээд дүн. Би тэр төдийлэн туршлагатай тамирчид болоогоо болохоор яг нэг юм байдалтай байгаа л та даа. Тэгээ олоолсон тэмцээний гадаад одоо үеийнхэнтэйгээ яг өрсөлдөж байгаа хүмүүстэйгээ ер нь танилцаад бас гадаадын за энэ улсуудын ер нь түвшин юм байна гэх тийм бас нэг жоохон тагнуулын үйл ажиллагаа явуулахад ер нь юу анзаарчихсан бэ? Ямар улсын тамирчид одоо илүү дамгаалж байна. Одоогийн жүжигцүүгийн ямар улсууд ер нь мондог байгаа вэ? Ер нь бол юу шүү дээ. Мэдээж Бразил. Одоо Бразил хөө ялан гэдэг чинь бас л том шүү дээ. Тэ. Бразилууд мэдээж амар тэгээд Америкчууд байна тий. За тэгэнгүүт Азийн хувьд бол одоо Сингапур, Филиппин гэдэг юм уу? Таиланд, Солонгос ч ер нь байж байгаа. Тийм ба. Манай монголчууд ер нь яг гоо жүжигчдийн бас нэг жингэрээ хуваагдаад байгаа шүү дээ. Тийм. Манай монголчууд ямар жинд ер нь бол хүчтэй байна. Жүжигцүүгээр Аазда. Манай баг жингийн 56 62-т барилддаг тамирчид маань ер нь ранг өндөртэй явдаг. Тэгээ ер нь л дээшээ ч гэсэндээ цаг 94. Тийм ба. Тэгээд тийм ер нь бол бүх жинд дэжгүй байдаг. Гэтэ яг нэг арай илүү юутай юу гэ арай илүү амжилттай тий медалийн тавцан төгссөн байгаанууд нь баг жингийнхэн юм болов уу гэж харж байна. Тий. Манай эрэгтэй баг жингийнхэн сайн. За тэгээд манай поинтлэр их чинь тий. За сугаар их чинь эмэгтэйчүүд бол дээшээ гэж жингүүд маань ер нь хүчтэй. Доод баг жингийн эмэгтэй тамирчид ер нь хавраад байгаа байхгүй. Тийм. Тэгэл 62-аас дээшээ жингүүд байдаг. Ер нь манай том тамирчид донд. Тий. Тэгээ мэдээж бас одоо сайжрахын төлөө гадаад ийм багш нар Монгол төрж ядаж жишээ нь яг одоо алдартай жүжигцгийн Бразил жүжигцгийн үндэслэгч Грейси гэр бүлийн бас Карл Грейси нөтөн иржсэн. Тэгэхээр би бас хот үзүүлж исэн юм да. Таамд ясан. Тий. Тэгсэн. Тэгээд Монголд юу н төрж юм эсвэл юу н тэгээд жүжигцгийн тамирчдыг яаж одоо дэмжлэг хэр юу н дэмжиж байна? Дэмжлэггүй. Аюу дуртай хүлээж авдаг. Хүлээж авна. Яг хүлээж авна бол мэдээж дуртай байл да амжилт олонгууд. Гэхдээ одоо дэмжлэг яг гэвэл спорт дэмжиж байгаа. эсвэл төрөөс ч юм уу эсвэл яг гэвэл олуулсан тэмцээнд оролцох чинь бас л дээ визний төлбөр зардал бас тий хувцснууд тий витамин яг тийм дээрээс зүйл нэг тийм дэмжлэг байхгүй шүү дээ. Мэдээж олимпийн бус спорт учраас хаарал бүртгэн илүү бага. Тэгээд ер нь миний бодлоор нэг тийм одоо тийм хангамжинд бол байдаг юу биш. Бүгдээрээ ингээд хувьяасаа төсөөлдөг манай холбоо. Тэгээ холбооноос ч тэгж нэг тийм бүх тамирчтай хамрах боломжгүй. Ер нь бүгд ингээд нөх асар их хүсэл эрмэлзлээрээ тэгээ нэг жижигсүүд хайртай сэтгэлээрээ бүгдээрээ ингээ өөрийгөө дааж явдаг. Тий. За тэгээ витамин тэр бас бүгд хувьдаа өөрсдөө тэгээ нэгэндээ ягаал нэгээ хэрэг зарна. Тий.
Бас нэг одоо нэг мундаг юм гэвэл одоо бусад ялангуяа би өөрөө нэг Европт Пош Германд амьдарч исэн. Тэр улсуудад нэр нь яадаг вэ гэвэл яг тамирчтай одоо 100% ингээд бүх талаар нь ингээд хангаж өгдөг. Одоо яд жишээ нь одоо альва нэг спортоор ингээ улсын шигшээний тамирчин болох юм бол тэгэнгүүт нь цалин авдаг. Тэгэнгүүт нь бас нэг спортын одоо брэндүүд таамт одоо гэрээ хийгээд бүх юмараа юу хангалттай. Тэгэхээр нь одоо өөрөө зүгээр яг л тийм спорт дээр л яг анхаарлаа төвлөрүүл. Тэгэнгүүт нь манай Монголд ингээ харангууд нь одоо мэдхгүй жудо бүхөөс гадна бус спортууд дээр бол яг л тийм нэг борд зүрхээр ингээл зүтгэл өөртөө ягаал тэгээ тэрний бас нэг санхүүгийн суур байх хэрэгтэй л гэж л бодож ин л доо. Спортод бүрэн одоо төвлөрөхийн тулд. Мэдээж тийм асуудалгүй яг бэлтгэлэн гэдэг чинь зүгээр тамирчин үний яг одоо гадны орнуудын зүгээр ингээ үзэглэх бидний хувьд бол тэр амар том аз жаргал болох байхгүй юу? Яг одоохондоо тэнд бол байхгүй байгаа. Тэгээ яг ирээдүйд дэмжинэ гэдэг тийм бол байгаа. Тэгээд угаасаа жижиг спорт асар хурцтай хөгжиж байна л да. Тэгээд одоо энэ дараагийн 10 жил гэхэд бараг монголчууд тэр чигээрээ хичээлдэг болсон байх гэж үзэхгүй. Тэгээд нөгөө нэг юу яахгүй юу? Тамирчдыг спонсорлж байгаа компаниуд байдаг. Тэгээ хувь компаниуд маш тийм гоё хүлээж авч бид нэр дэмжиж ажилдаг. Тэрэнд маш их баярлалаа. Манай G-Mobile компани бол ер нь жижиг зүгийн хөгжилд маш их хөв нэмрээ оруулж хамтарч ажиллаж байгаа. Тий. Тэгээд Монголын жүжигцэг дэмжиж байгаа G-Mobile компанид баярлалаа гэж хэлээ. Цаашд нь бүр их мөнгөөр дэмжээрэй. За тэгээд тойрын хувьд ер нь альва спортчинтэй залуунаас ер нь ирч хүч одоо мэдгүй нэг одоо хөл бөмбөг гэж ярих юм бол мэдгүй 28 нас зүгээр ингээ оргил үеийн гэж байж бодъё те яг залууч байгаа хамгийн ирч хүчтэй байгаа. Тойрын жүжигцүгийн ер нь алсын хараа ямар байна? Хаа өрмөр байна? Нас орол юм гэж. Жүжигцүгийн гоё юм яг тэр штэ. Ер нь бол насаараа хийсэн ч болно. Хамгийн гоё нь те 30-аас дээш мастерсгийн англилд орчин. Тэгээ мастерс дотроо бас ингээд ийм нэг хоёргээ сайхан хуваагаад төгссөн байгаа. Бүгд ингээд өөрсдийнхөө төвшний хүмүүстэй, өөрсдийнхөө нас жингийн хүмүүстэй тий тэмцээнд орж олж ийн бэлтгэлээж олж ийн. Гэ бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх спорт болохоор ер нь бол нэг айхтар нас явахгүй нэг яг ингээд эрчтэй нэг бас залуу насны эрчтэй үе штэ. Тэрийгэ ашиглаж амжилтанд хүрээд авъя гэсэн тийм сэтэлтэй юм ба хүмүүсийн хувьд л яг нэг нас бол маш чухал байгаа л та. Тэрнээс бол яг жижиг зөөх хийх, жижиг зүйтэй хамт байхад бол нэр насаараа. Харин тий тойр бол одоо тэл залууга тий. Тэгэхээр яг мэрэгжлийн төвшин жүжигцүүг яг хаа хөрмээр байгаа юм бэ? Яг том зорилго чи юу одоо ингэж бодсон. Би нэ BJJ Heroes гэд байдаг байхгүй юу? Би тэгээд хар бүсний дэлхийн аварга болоод тэнд багшийнхаа нэрийг бичүүлсэн тийм тамирчин болноо гэж боддог байлаа. Тэгсэн чинь энэ жил багшийн маань нэр бичигдсэн. Тийм тэгээд арай гоё нэг хүсэл маань биелсэн байгаа. Тэгээд анх эхлэхдээ би олимпийн аварга болно гэж хэлж байгаа шүү дээ хүүхдэд. Тэгээд одоо ямарсан жижиг цогийн хувьд мэдээж хэрэг хар бүсний дэлхийн аварга Монголоос арай төрөг байгаа шүү дээ. Тэгээд бас тийшээ зүтгэх нь бидний одоо хамгийн том зүйл байгаа гэх юм уу? Түшин заяа гэвэл миний хувьд одоо Монгол улсаас ямар нэгэн жинд медаль авч чадаагүй байгаа. Тэгээ одоо тэдний одоо ягаан бүсний 57 бор бүсний 55 ч юм уу тийм жингүүдэд би дэлхийн аварга болно гэж үз. Тэгээд бас маш олон шавьтай үлгэр жишээ багш болохыг хүсдэг. За хоёуланд энд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээс өөр юу асуувчсан тэгээс миний бас ойлгож байгаа зүйл юу гэвэл тэгээ сая бас ярьлаа одоо жүжигцэг насан туршдаа хийх боломжтой. Ер нь бусад спорттой одоо жишээл жудодод эсвэл бүгдээ харьцуулах юм бол жүжигцэгийн
гимтэл бэртэл нь юу н арай бага байгаа гэж ойлгож болох арай тийм аюулгүй. Тийм. Йоо. Аюул мэдээж аюул багтай. Яг нэг өчиг болт хийдэг болохоор бас хүмүүс нэг тэр утгаар найдаг байхгүй юу. Гэтэ тэр нэг яг төвшөнд нь өндөр төвшөнд хүрж ижил мэдээж хэрэг боож өчлөндөө орно шүү дээ. Дөнгөж юуж мэдгүй хүмүүсийг шууд хооронд нь үзэлцүүлээд байхгүй. Дандаа мэрэгжлийн багш хажууд нь ингээ хар санаж идэг болохоор тэгэхээр дандаа нөгөө нэг барилдаан хэвтэй байдал явагддаг болохоор тийм одоо би бүр сав дөргөх тийм асуудал байхгүй. За тийм тэгэхэд ер нь бол тийм гоё нийтийн эрүүл мэндийг их тийм сахин хамгаалах зорилготой спорт. Надад нэг юм хөвгөлтэй авч санагдлаа. Ингээ шахаад ингээд олон жүжиг нэмсэн болж байхад тэгээ шөөмках хэтэр ойролцсон энэ түлхүүрлэж илүү наатахаа унтуул. Ингээ боолгоод нэг тэр гэлж байгаа байхгүй. Наатахаа унтуулаач. Өндөр цэрэглэлийн тамирчтай өчил бол гэдэг чинь бас аим гоё зүйл байхгүй юу? Тийм. Жудогийн Япон шүү дээ. Тэгээ жудо ч гэсэндээ submission level ялна шүү дээ, тийм. Тэмтэй ялгаа. Тойрын хувьд ер нь бол яг тойрын шүтдэг эмэгтэй болон эрэгтэй BJJ тамирчин хэм бэ? Одоо залуучуудын сагсаар ярих юм бол та Майкл Жордан эсвэл Леброн Джеймс гэж байгаа юм бол ер нь жужитсугийн яг эмэгтэйчүүдийн шүтдэг тамирчин хэм байна. Зөндөөл одоо бас шүтээд байх юм чиш. Үлгэр жишээ авдаг. Үлгэр жишээ авдаг. Одоо Кайра Грасиеван Солонгосын тамирчин Кира байна. Маккензи дээр нь Жизари Матуда зөндөөл. Би юу гэж анзаарсан бэ гэвэл одоо жишээлбэл энэ подкастт биелж байхдаа нэг Мишель Николини гэдэг Бразилийн алдартай тамирчин байгаа юм билээ. Тэр бас нэрээ чи ихлэд байгаа ч өөрийнхөө яг одоо үлгэр дуурайж байгаа чиний удаага тамирчин. Тий. Би яг эмэгтэйчүүдээс гэвэл Beatrice Mesquita за гэтээ нэг ойрхон болохоор Kira маш их сонирхдаг. Kira нэг гоё даруухан тэгээд их чанартай тамирчин санагддаг. Fionera. Тий. Америкийн Fionera Davis бас сүүлийн үед гарч ирж байгаа тамирчин баггүй юу? Тэгээд тэр тамирчнаас бит хоёр их гоё илгэр дуурайлагдаг. Тийм. Тэгээд Мишель Николин ч одоо бүх цаг үеийн шилэг тамирчдын нэгдүгээр байранд байдаг тамирчин. Тий. Тэр бас сонирхолтой зүйл юу вэ гэвэл Солонгосын бас нэг Анжела Ли гэдэг тамирчинтай Солонгосын биш тэр чинь бас ямар ч нэг Аз Америкч лөө тэр Анжела Ли гэдэг тамирчинтай тэр нөөгийн Бразилийн жижигсаараа өрсөлддөг байсан гоота хоёлаа одоо холимог тулааны тамирчин болоодаас хоорондоо сүлд нь зүгээр хоолоогоо болтгоо зодолдож эхэлсэн байлээ. Тойр ер нь бол холимог тулаанд хүл тавь гэж бодож байгаа юу. Угаасаа энэ чинь бас нэг бижиж маш ойр байдаг салбар л да. За боддгоо. Яахгүй юу. Тийм. Манай төвшин зээж нь бол одоо мэмэ хичээлдэг болохоор би бол төвшин зээг болоосаа гэж боддээ. Болох юм. Олно гэдэг тийм арай мэрэгжлийн төвшөнд. Би яг хозоо ихтгэл одоо нэг хүсэл сонирхол маань байх юм бол тэгэл ер нь гэтээ нэг BJJ Black Belt-ийн дараа ер нь хүмүүс бүгдээрээ MMA руу л явчихдаг шүү дээ. Холимог. Тэнгүүд бүгдийнх нь л карьер холимог руу орцдог болохоор би одоо бас тэгчиж магадгүй чим билүү те бас цаашдыг өмдгөн одоогийн хүсэл сонирхол бол BJJ байгаа байхгүй юу. Яг холимог гэхээр ерөөсө хүсэл нэг л төрчихгүй л байгаа даа. Тэ. Тэгэл би төвшин заяагаал дэмжиж байгаа. Манайхнаас чинь эмгтэй холимог тулаанд гарах амар хүсэлтэй хүмүүс чи хичээлээ чи холимог руу орооч гэл нэг эмгдээдэг байхгүй юу. Тийм болохоор бас яа л гэж хэлсэн. Тэгээд тойрын үед одоо ингээд харангуут яг BJJ ч юм уу холимог тулаан
ер нь эрэгтэйчүүдийн сонирхлыг татдаг спорт гэж хэлж болно. Бас амар ширүүн тэмцэл маш их байдаг. Ер нь эмэгтэйчүүд маань яагаад вэ штэ те. Тэгээ балетанд явахын оронд зүгээр. Эсвэл хоолоо болтон. Харин хүмүүс гайхаад идэм билээ. Яа би ингээл яаж аахгүй. Эрэхтэй манай ангийн хүүхдүүд ингээл гайхах ч юм уу те. Тэгэхээр харалтаа сүмийн ачиг хардаа ёо ямар гоё байрлаж байна гээл тэнгүүч юу н гоё янаас те. Ямар ч тийм гоо зүй юу харагдахгүй юм чи юу те. Тэгж хардсан байлээ. Эмэгтэй хүн чинь бас уян хатан байгаасаа нөгөө талаар гоё тийм өөрийгөө хамгаалах чадвар тийм хүчрэхэд байх чинь бас нэг эмэгтэйчүүдийн дотор байдаг заа шүү дээ. Нэг тийм бусдаас хоёр төрөл байдаг баха. Нэг зарим нь бусдын хайр халамжтай байдаг те. Зарим нь бол бусдаар ялгүйгээр өөрийнхөө хүч чадлаар амьдардаг гэх юм уу те. Тийм өөрийнхөө хүч чадлыг мэдрэх хүсэл эрмэлзэлтэй. Магадгүй энэ тулааны спортод байгаа эмэгтэйчүүд одоо тийм л одоо хүсэлтэй хүмүүс нь байдаг байх. Тэрүүл нэг тийм хүчрэхэг тийм гоё өөрсдийгөө мэдэрдэг тийм байхыг бол амар гоё зүйл гэж үздэг. Би бас нэг сэдвээр ярих гэж бодож байгаа. Ингээд яг холимог тулааны одоо өндөр амжилт олж байгаа болон BJJ юм эмэгтэйчүүд нь нэг тулгарлаж байгаа асуудал нь юу вэ? Тэгээ найз залуутай эсвэл нөхөртэй болох. Ягаад гэвэл тэгээ MMA-ээр тэгээ дэлхийн аварга болсныг хүүхэн ярьж байгаа байхгүй юу? Ер нь бол миний эрэгтэй хүний одоо шалгуур маш өндөр байгаа. Ягаад гэвэл чи өөрөө багийн эрэгтэй хүний зүгээр амар нам дарддаг байж гэдэг. Тэр эрэгтэй хүн бол бүр амар байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол хоёр бас тэр талаар ер нь юу гэж бодсон. Ягаад гэвэл өөрөөсөө олуулсан тамирчин тэгэнгүүт нь ер нь найз залуучин ирээдүйн найз залуу хөрөөд чинь бас ер нь тийм жоохон гоожур биш талтай байх хэрэгтэй юм байна те. Тэгэл нөхрөөсөө хүчтэй найз залуугаас илүү тийм баг найз залуугаа хамгаалахар байвал тийм шүү дээ. Үгүй харин тий. Тэр талаар ер нь юу гэж бодож байна. За. Яра сая илчлээ ер нь баг найз залууга хамгаалалт төвшөнд орсон байгаад байгаа. Ингэдэг байхгүй. Манай хэлтэй эмэгтэй хүн хичнээн шүүд байсан ч гэсэндээ те хөрөөсөө давж болохгүй. Гэр бүлийн тэнцвэр одоо тийм байдаг. Тэгэхээр ишүүд байна гэдэг чинь бол те тэгэл чинь хар зүүн болгоно авч идээд ингэсэн үг биш те. Одоо хүмүүс ингээд харилцаж эхлэхдээ дэгдэг байхгүй. Чи намайг тэгэх юм бол аав шидчих бах те гэдэг үү те. Тэр би амар ингэ гонсоодаг байхгүй. Энэ тийм эн чин зүгээр бид нар хүнийг бусдад гим хор учруулахын төлөө биш те. Өөрсдийнхөө бие организмыг ашиглаж сурахын тулд энийг сурж штэ те. Тэнгүүд хүмүүс нөө өөрсдийн эсрэг ашиглах юм шиг боддсон юм лээ. Тэгээ яг түрүүний хэлснээр эмэгтэй хүн бол эмэгтэй хүн. Хичнээн иршүүд байна гэдэг чинь нэг өөр хэрэг. Гэтэ эр нөхрийнхөө дэргэд эр нөхрийгөө эн чинь өөрөөсөө доор тавьчаад за тэгэл тэрнийгээ те гар үлөөрөө гар хүрнэ гэдэг чинь бүр нэг тийм байж боломгүй зүйл байгаа байхгүй юу. Гэтэ яг нэг заавал өөрөөсөө илүү хүнтэй сонж идэв юм те. Надаас илүү булчинлаг гэсэн яг тийм бол шалгаар нэг байхгүй. Нэг тэр чинь яг тгээ ярьчаар те тэгэл яаж мэдх юм бэ амар ингэж ярьсан амар те түр ямар хүн гэж хэллээ. Нэг тийм үнтэй суудсан байхыг ч үгүйсэхгүй штэ. Тийм нэг тийм хүний сэтгэл инээдэр гэдэг чинь бас те харагдаж байгаагаас арай өөр штэ. Нэг арай өөр зүйлдээ татагдж байгаа болохоос биш булчин ширмсэнд нь татагдж бол нэгэ хайрлахгүй л ах л та. Тэр тийм л ихтэл би бол юу гэж бодож байгааг гэвэл ялангуяа те BJJ холимог толгоноор олон жил хичээлж байгаа эмэгтэйчүүд бол ямар ч байсан нэг тийм эрэгтэйчүүд төр бол арай өөр шалгуур тавьдаг юм байлээ. Энэ харангууд одоо тий холимог дулаан болоо нэг тийм том тамирч мэдээж тийм ба. Өөртөө амар ингэснээр бас нөхрөн тийм байл.
тэмлээдэг байх та. Нэг айхтар тийм одоо баттай би заавал өөрөөсөө тийм үнтэй суун гэсэн нэг тийм бол байхгүй. Тий. Гол нь те тэрнээс илүүтэй ярьж байгаа зүйлээрээ тийм үү те миний дээр байж лээвэл одоо би организм нь ямар айхны байх те би тэгэл гоё юм яриад надаас илүү сэтгэхэд миний урд алхаж ил явбал тэр хүнийгээ гэлээ те хайлал явна шүү дээ. Тэгж хүнэлдэг үнэ л. Тий. Айлгуултай. Зүг. За тэгэд төгсгөлд та хоёр бас тий энэ Gen-Z-ийн бас охидтай залуучуудад бас ягаад BJJ бид нар хангалттай ярьсан гэж бодож байна. Гэхдээ бас ягаад одоо BJJ-гээр хичээллэх бас зөв юм бэ? Эсвэл эцэг эхчүүд бас ягаад тэгээ өөрсдийнхөө охид хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдэд ягаад BJJ-гээр сурах хэрэгтэй зөв гэдгийг нэг хэлчих юм бол зөв юм болов гэж бодож байна. За. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч тэр тий охид бүсгүүчүүдийн хувьд одоо аль болох баг юунаас эхлээл нэг сул дорой нэтрэ штэ. Тэгэхээр чин аль болох ер нь бүхий л нийгмийн аль ч хүмүүс зориулсан спорт учраас одоо ямар нэг хүн шалгуур тавилгүйгээр ер нь BJJ-г сонгож хичээлэх нь одоо хүүхдээ хийж байгаа амар том хөрөнгө оруулалт юм болоо гэж би бодож байна. Тэгээд хөдөлгөөн бол угаасаа зүгээр өдөрт хоол идэх шиг хийх хэрэгтэй зүйл штэ. Сүүлийн хүмүүс хөдөлгөөн амар их анхаардаг болсон. Надаас хүн болгон би ямар спортоор хичээлвэл зүгээр өгч асуудаг болсон байлээ. Тэр аяга мундаг. Тэгээд эмэгтэйчүүдийн хувьд гэвэл те өөрийнхөө бүхий л эдээсийг ажилуулж биеийнхаа одоо хүчийг мэдэрнэ гэдэг чинь өөр амар гоё зүйл штэ. Тэгээ тэрнээс гадна жижигцүүд байдаг нэг зүйл чинь яахгүй юу. Тэгээ тавтаал ахаас илүүтэй ингээд сурах зүйл ингээ асар их байдаг. Хар бүстэн болсон ч гэсэндээ ингээ сурсаар л байдаг тий. Жижигцүүд өөрөө нэг хүний биеийн гоё онцлог дээрээс тэс нэг сэтгэлгээний эрхчлөө нийлээд хичнээн нөгөө нэг тухайн үед Грэси ингээд энэ одоо би болгосон ч гэсэн тэрнээс цааш ингээ хүмүүс юу байсан байгаа байхгүй юу. Бүгдээрээ ингээд тэр шин мэх техникүүд яаж гарч ирсэн тий. Тэр чинь бүгдээрээ ингээ гоё биеийнхаа хүч чадлыг мэдээр тэрэн дээр сэтгэлгээнийхээ гоё давуу талуудаар л энэ бүгдийг бий болгосон байгаа шүү дээ. Тэгэхээр энэс цааш улам их болно олон хүн хичээлэх тусам улам ингээд гоё хөгжих байхгүй юу. Тэгээд бас нэг харж байхад нэг тийм юу юм шиг лээ. Одоо тэг юу логик чадвар сайтай, нэг хар ухаан сайтай тий. Тийм байх нь одоо барилдад сурахад хүртлээс амар нөлөөлдөг юм шиг тий. Ингээ харж явах нэ ямар хүмүүс илүү хурдан сураад байна тий. Харж явах нэ яг тийм байд юм бэлээ. Тэгэхээр одоо би бол одоо мундаг математикчдын хүмүүс бол нэр BJJ илүү хурдан дасан зохицож сурч чадна гэж би боддتي. Зөв. Тэгээд ер нь бол тэгээ ярих юм бол зөндөө олон давуу тал байгаа. Гэтэ бас яг энэ төгсгөлд бас юу гэвэл би нэг бодит жишээ үзүүлэе гэж бодож байна. Жишээл би одоо чамруу ингээд дайрж байгаа гэж бодож чиний миний хоолоо ингээд боочхоор за. Зүгээр одоо үзэгчлээс ингээд хараа. Босоо. Гэхдээ босох шаардлагагүй. Би зүгээр чамруу ингээд дайрлаж байгаа гэж байна. Ингээд дайрлаа одоо чин зүгээр нэг ямар ч магадгүй ингээд хоолоо боочих мөрөл гаргачгүй дээ. Кимураач. За, кимураачгүй дээ. Би ингээд дайрлаж байгаа. Яг юм зүгээр. Юу вэ штэ. Одоо зүгээр ийм мэдэн штэ хаа. За ингэ буудах энэ бол амар шууд ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэглээ. Тэгээд би бол нэг чок руугаа дайрна гэхээр гар орж ирэх юм бол яг тэр эрсдэндний тэгэнгүүт одоо чок үзүүлчих. Одоо чок гэж юм байгаа одоо тий. Одоо болт. Тэгээ. За. Гэт. Тэ. Амар мэдгчин шүүр. Шууд орж ирдэг. Өөсөө тэг гүрийнхээс үсээ. За тэгээд эрхэм хүндэт үзэгчдээ энэ Толошогийн энэ дугаарын зочноор Гаруда BJJ клубын монголчин болон түвшин заяа байлаа. Тэгээд таард урилга хүлээж аваад оролцсонд маш их баярлалаа. Спортын болон хувийн амьдралын өндөр амжилт хүсье. Маш их баярлалаа. Урьж оролцсонд баярлалаа.
хайртай BJJ-ийн тухай те ярих боломж олгосон баярлаа. Баярлалаа. Тэ. Нэмж хэлэхэд нэг тууштай байх үр хүүхдүүдэд тууштай байдал одоо байлгахыг хүсэж байгаа бол нэрэ жижигцүү амар тохиромжтой. Би нөө амар юм юу хөх тахгүй олон юм сонирхсан. Тийм хөх тахгүй. Тэгсэн чинь жижигцүүд орж ирээд би өөрөө ч хизээч юм тууштай те цаг хугацааг ингээд зориулаад явна гэж бодоагүйгээр зориулж явж байгаа. Ингээд цаашдаа зориулах амар ихтгэлтэй болсон. Тэгэхээр ер нь хүүхдээ тууштай байдал сургах гэвэл спортоор заавал жижигцүү гэлтгүй те. Спортоор хичээллүүлэх нь л одоо чухал шүү гэж дахин хэлье. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.